Яа. За намайг ой модон дотор байна гэж бодож байгаа үгүй. Энэ бол нийтийн эзэмшлийн орон сууцны дундх ногоон байгууламж байгаа маа. За одоо хэлбэлээ энийг илүү нарийн цэцгээе. Тэгээ энэ хэсэг бол ингээд орон сууцнуудын дундх юм зүгээр л нийтийн одоо энэ бол тийм мөнтэй хороол биш. Монголчууд ч гэсэн одоо маш ихээр амьдарч түрээсэлдэг. Тэгээд ийм л жирийн л одоо оронсон Австрал болохоор яг хуу байшин жоохон гоё харагдаж байгаа л та. За тэгээд ингээд нийтийн одоо энэ орон сууцны гаднах талбайд байгаа энэ тогтчлтыг л зүгээр хэдүүлээ харчээ тий. Одоо манад бол ингээд 3-4 байшингийн дунд бол зөндөл ийм зай байдаг тий. Тэгээ монголчууд хүүхдээс салхилуулах гэж газар болддгоо шүү дээ. За энэ зам амыг бол ингээд маш гоё хийцэн. Тэгээд за энд жишээ нь ингээд суугаад одоо юу гэдэг нь тийм халуун цаймаагаа тавиад төр суучгаар тэнд бас яг энтэй адилхан юм байна. За энд ийм хөөрхөн зүлгээ ингээд тэгшлээд өгсөн. За энд бас ингээд зүлэг тэгшлээд хүмүүс ингээд хөөрхөн суучгаар ийм романтик орчин гэх юм уу тий. За энэгээр ингээд энэ мод зод энэ цэцэг ногоо тарьсны нь бол сайн хараарай тий. За нөгөө нэг хэсэг чинь ингээд дахиад байж байна. Энд бас дахиад ингээд зүлэгтэй. Тийш ингээд яваалгаа шүү дээ. Энд чинь зүгээр л нэг орон сууцны дундх цэцэрлэгт байгууламж юм уу? Тэгээ монголчууд одоо тэгэл нэг барилгын компаниуд маань нэг иймэрхүү юм бичгэд одоо хэцүү юм бол байхгүй шүү дээ. Тэгээ айл ал талдаа нэг сэтгэлийн асуудал байгаа байхгүй тий. Ер нь тэгээд юм хийхдээ ямар сэтгэл гаргахгүй маш бага зардлаар бүтээж болох байсан олон юм боломжуудаа бид нэр ингээ алдчихж байгаа юм байна. Хүүхэд наснаас ахуулаад нэг иймэрхүү орчинд тоглоод өсөх байсан бидний боломжийг үгүй хийж байгаа юм байна. Ингээл нэг тийм гоё хийцэн байгаа. Ганц мод татгаад орхих биш. Их тийм сэтгэл гаргах юм да тийм. За ингээд тийш ингээ үргэлжлээд яваад байна. Энд бол ингээд жишээ нь одоо нохооны одоо бохрыг те гэлгууруудын ингээ үнгүү тавьд өгсөн. Ишгээ хийн гээд ингээ заагаад өгсөн. За энэ хүчлийн шатматтай хоёр талдаа ингээ наацх нь манад одоо жишээ нь бариулаа хүртэл ингээ хийчдгүү те. Ингээл одоо хүмүүн төвшөө буучгаар настай хүмүүс. За мэдээж энэ бороо усны энэ зайлуулах систем бол үнэхээр гайхалтай. Тэгэл ингээл зүгээр л байрныхаа дунд гараад ийм гоё орчинтой нүүр тулгаар байгаа маа. Тэгэхээр нөгөө монголчууд одоо маш олон байрнуудын газрыг те ийм одоо саяг шиг гоё цэцэрлэг төрөлн байх хэрэгтэй байсан. Байрны газруудыг бүгдийг ингээд зараад шаваарлтуулаад барилгууд барьсан. Тэгээ жоохон багт бол энийг ойлгохгүй байсан байна. Одоо бол бидрийг ямар том хорлсон бэ гэдгийг бол харж байгаа шүү дээ. Ер нь бол энэ нэвтэршил гэдэг зүйл чинь өөрөө ингээл онцгойлагч. 1970-ад оны Улаанбаатар хот бол иймэрхүү гоё зүлэгтэй ногоон байгууламжтай байсан байгаа хгүй. Гэтэл өнөөдрийн Улаанбаатар тэмшүүлсэн. Одоо та бүхэн дахиад ажиглах юм бол шинээр барьж байгаа барилгууд яг энийг давтаж байгаа. Одоо тэр Баянбүрдийн тэр араартай Дөлгөө нуур мөрийн тэргүүр цоо шин одоо хот төлөвлөлтийн байрнууд барьж байгаа. Яг очиж үзэх юм бол ямар ч талбай байхгүй. 2 см 3 см-ийн зайтай гэдэг шиг л хэвээр байрнууд ингээд өндөр баригдсан. Тэгэхээр барилга яавал за хүний одоо тэр орон сууц амьдрах орчин яавал гоё байна гэхээр эргэн тойрондоо ямар нэг байдлаар сэрэг цэцэрлэг түрээлэнтэй ядаж мод тарьдаг юм хэрэг ногоон байгууламжтай харал гоё орч. Тэгэхээр та бүхэн одоо цаашид энэ нэвтэршүүлж байгаа. Ер нь хот дотор шинээр нэг байшин барихад л баг баярлж хүлээж авмаар байна. Энэ бол бидний боломжийг одоо тий цэлүүхэн байх, төгжрэлгүй байх, нэгтрэлгүй байх тэр боломжуудыг л хулгайлж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал юм бол энэ ногоон байгууламж сэрэг байдал гэдэг бол ийм гоё орчныг бүрдүүлдэг юм байна. За тэгээд одоо бол монголчууд маш олон улс орноор аялдаг, амьдардаг болцсон. Гэхдээ миний бичлэг хийж байгаа гол зорилго бол эндээс хэн нэгэн ямар нэг зүйлийг олж хараасай, тий харах өнцгөө өөрчлөлөөсэй. За энийг хийж бүтээгээсэй. За хамгийн гол нь ер нь нийтээрээ
харах өнцгөө өөрчлөөд бүгдээрээ нэг асуудлыг те бүтээж талаас нь хардаг, зөв талаас нь хардаг, юмыг илүү ойлгодог, зөв хүмүүс ингээ олшроод эхэлчих юм бол энэ улс орны болж өгөхгүй асуудал ч бол ингээд цэгцрээд эхэлчих юм а гэж хардаг. Ийм бодолтойгоо тэгээд цаашид бас янз бүрийн одоо хин нэгэнд өгөөж өгсөн бичлэгүүдээ хийсээр байх болно. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзъя. Дэв Батуул Facebook хуудсын маань фоллоу дарж нэг дээрээ баярлалаа.